тааруулах гээд байгаа ийм нөхцөл байдлууд үүсвэл өөрлөгөө дотгошоо өнгөгөөд энд айдас байна уу? Би өөрөө хүслээ, сонголтоо, бодлоо илэрхийлэх гэхээр ард талд нь татж байгаа айдас байна уу гэдгийг тодорхойлохыг хичээх хэрэгтэй. Учир нь бусдад тааруулах гээд байгаагийн цаана хаягдчих вэ, голгодчих вэ, уурлуулчих вэ, бухимдуулчих вэ, би муухан болчих вэ, хитрхи юм шаарддаг хүн болчих вэ гэх мэтчлэнгээр дандаа өөрийгөө дарсан айдас байж байдаг. Тэр айцыг ил гаргаж ирлээ, бие дээрээ илүү тод мэдэрлээ, орчноо тойруулан харлаа, аюулгүй инх тунх байгаагаа мэдэрлээ, биеэ сэгсэрлээ, биеэ суллаллаа. Тэгээд өөртөө хэлэх нь штэ. Би аль хэдийн том хүн болсон. Надад сонголт хийх, өөрийн эрхээр байх, хүслээ, үзэл бодлоо илэрхийлэх сонголт байгаа. Би аль хэдийн том хүн болсон гэд дахиад өөртөө давтаж хэлээд байгаа.